Монголын барилгын салбарын хөгжлийг ярилцгаая. Салбарын хөгжлийг зөв зөвхт манлайлъя. Улаан шугам татаж барилгын ажлаа эхлэхээс улаан туузаа хайчиж барилгаа хөдөлгөж хүрэх асуудлыг ярьж шийдвэрийг хайцгаая. Энэхүү подкастаа бид улаан шугам гэж нэрлэлээ. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан наадсан уу? Сайхан цусгаж байна уу? Манай Монголын барилгын үндэсний асоциац гишүүн байгууллагуудаа гишүүдтэй мэдээлэл хүргэх, салбарын хандаа мэдээлэл хүргэх зорилгоор хэрэгжүүлж байгаа ярилцлагын энэ удаагийн дугаараар барилгын хуулийн төслийн асуудлууд болоо дахиад ярилцж байна. Барилгын хууль энэ барилгын салбарт ажил амьдралаа холбож байгаа бидний хувьд бол гол эцэг хуулиудаа үндсэн хууль болдог. Бидний өдөр тутмын амьдралд гол чухал зүйл. Цаашдын одоо ирээдүйн 10-20 жилийн хөгжлийг ямар түвшинд хүргэхээр байна. Салбарынхны маань хэрэгцээ шаардлагыг бүрэн гүйцэд хангахаар байна уу гэдэг дээр шүүмжлэлтэй хандах зүйлч байна, эргэлзэж тэнэгдэх зүйл байна, санаа зовох зүйлч байгаа. Тэгээ энэ дээр бол бас нэгдүгээр миний 100 гартаалт өнөөдөр Монголын барилгын зөвлөх экспертүүдийн холбоо, барилга корпорацийн одоо бид хүн бол шаагаад дараа гэж хүндэтгдэг. Монгол сан гавьяат барилгачин доктор профессор, Монгол улсын барилга хотоолтын яамнаас орлогч Дид сайд асан чагтаар орж байгаа. За миний баруун гартаалт Монголын барилгын инженерийн холбооны ерөнхийлөгч Гамтлуу ерөнхийлөгч байна. За манай Гамтлуу ерөнхийлөгчийн хувьд 2023 онд анх энэ хууль шинжилэн найруулгатай холбоотой ажлыг анх одоо яамтай гэрээ байгуулж одоо баг ахалж байгаа хүн. Тэгэхээр ямар түүхт юм болсон тэр нэг яриач. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 16-нд шинжилсэн найруулгаар батлагдсан барилгын тухай хууль хэрэгжилт ямар байгаа юм бэ? За энэ хуулийг өөрчлөх шаардлага байна уу гэдэг нь салбарын дунд 22 оноос хойш хилцүүлэг явсан. 23 онд ер нь бол энэ барилгын тухай хуулийг шинжлэх шаардлага үүссэн юм байна. Олон төсөл хөтөлбөртэй холбоотой энэ гэрээ эрх зүйн тогтолцоотой холбоотой юмнуудыг шинжлэх юм байна гэдэг. Гол юм нь бол бид нар барилгын салбарын энэ тогтолцооны өөрчлөлттэй одоо байгаа хуулийн маань хэрэгжилт ямар байгаа гэдгийг нэлээд дүгнэсэн. Үндсэндээ 2016 онд батлагдсан хууль маань 2024 оны бидний судалгаа, за одоо шүүхийн практик за мэрэгжлийн байгууллагууд, хувийн хэвшил, за төрийн захиргааны байгууллага, төрийн захиргааны төв байгууллага бүгднтэй уулзалт хийсэн. Хуулийн заалт бүрийг энэ заалт амьтаа хэрэгжиж гин үү, хэрэгжихгүй нь яагаад хэрэгжихгүй байгаа гэдэг юм уу тэр нарийн судалгаа гаргаж авсан. Энэ дээр бол хуулийн хэрэгжилт нь үндсэндээ 47% хэрэгжилттэй 50% ч хүрэхгүй гэсэн. За тэгээд дээр нь хийдэл зөрчлийн тайлан гэж гарсан. Хийдэл зөрчлийн тайлан дээр бол бид 74 хийдэл зөрчил гарсан. Энэ бол хуулийн дотроо өөрөө бусад заалтуудаа үүсгэсэн дотоод зөрчилтэй заалтууд байсан. Дээр нь бусад одоо дэд бүтцийн салбарын хуулиудтай зөрчилддөг заалтууд байна. Тэгээ энэ зөрчил хийдлүүдийг арилгая. За дээр нь энэ барилгын салбарт одоо байгаа хуулийн хүрээнд энэ зөвшөөрөл баталгаажуулалт хариуцлагын тогтолцоо маань ерөөсөө нөгөө бүх юмыг төр шийддэг. Хариуцлага нь болохоор нөгөө захиалга зохиогч гүйцэтгэгчдэр байгаад байдаг. Түр ямар ч хариуцлага шийдвэр гаргах төвшөнд нь хүндрэлтэй байна гэдэг асуудлаар юм гараад за яг тухайд хуулийн төслийг боловсруулж өгөх нэг ажил байсан. Гэхдээ бид нар бол хилцүүлэхгүйгээр ямар ч байсан. За нэг 10 хэдэн орны хууль судалсан, бусад орнуудын хуулийг судлаад хууль нь ямар агуулга бүтцтэй. За манад юу нэг алин тохиромжтой тий. Тэгээ зөвлөх баг дээр ялцаа. Бид нар хуулийн төсөл боловсруулах үед яг засгийн газраас нэг асуудал тавьсан. Маш олон дүрм журмуудаар харилцаа зохицуулж байна. Энэ дүрм журмууд чи хоорондоо бас зөрчил үүсгээд байдаг. Дээр нь маш том гогт игээнүүд болоод байдаг тий. Сайд дарга болгоо ирээд дүрм журмаа өөрчилждэг. Эннээс болоод нөгөө ямар нэгэн зөвшөөрөл авах ч гэдэг юм уу. Янз бүрийн байдал дээр төвөгтэй байдал үүсгээд байдаг болохоор энэ зөвшөөрөлтэй холбоотой суур шаардлага критериудыг ч юм уу тэрийг нь хуулинд нь оруулж өгч. Тэгээ хууль маань нэлээд задгаа болсон л да. Үндсэндээ бүр яг нөгөө бүлэг зүйлээр нь базаж чадаагүй ч гэсэн ямар ч үсэн зохицуулж байгаа харилцаануудаа бүгдийг нь хуулийн төсөлд оруулж өгсөн. Тэр маань одоо бол яг одоо өнөөдрийн байдлаар өргөн баригдчихад байгаа хэлбэр дээр бас жоохон очиод дутагдaltaй асууж чадах. Барилгын салбар хамгийн их либералчлагдсан, хамгийн их хувийн хэвшил давмгаалсан салбарыг зохицуулж байгаа хууль анх одоо таныг барилгын сайдаар ажиллаад анхны хуулийг батлуулж авах үеийн нөхцөл байдал өнөөдрийн барилгын салбарын хөгжлөөр бол тэнгэр газаршил байх. Тэг хурд өргөн барих гэж байгаа энэ хуулийн төсөл өнөөдрийн одоо барилгын салбарын хөгжлийнхоо одоо харилцааг бүрэн зохицуулах хэмжээнд хүрч чадсан уу? Анхны хуулийн одоо ажлын хэсгийг ахлаад засгийн газраар их хурлаар батлуулж исэн.
барилгын салбар бүрэн хөгжлөгдөөгүй, хөгжлөгдөж эхэлж байсан ийм үе 2006 он. За 2016 онд нэг шинжилсэн тэр үед бол төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаан шилжилтийн үе таарж исэн. Шилжилтийн шинж чанар агуулсан, төрийн зохицуулалт давмгайлсан ийм хууль одоо боловсруулж 16 онд батлагдсан байгаа. За одоо бол яг үгээр зах зээлийн эдийн засгийн харилцааны шилжилт дуусаад зах зээлийн эдийн засгийн харилцаанд төлөвшөж цаашид хөгжих ийм одоо хөгжлийн үе шатанд манай барилгын салбар ирээд байна гэж хэлэх гэж байна. Тэгэхээр одоо энэ хууль бол одоо тэр шаардлагад л нийцсэн байх ёстой. За хуулийг бол одоо шинжлэхийн тулд шинжлэхгүй, шийдвэрлэгдээгүй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын хөгжлийн үе таалгыг нээх энэ л одоо гол зорилго шүү дээ. Хууль шинжлэх хугацаа болсноо бол 16 оноос 26 он 10 жил. 10 жилийн хугацаанд бол барилгын салбар асар хурдцтай хөгжсөн. Өөрөөр хэлбэл амьдралаасаа эрх зүйн тогтолцоо хуулийнхын зохицуулалт хоцорсон байна гэж үзэж байгаа. Одоо барилгын салбарын хувийн хвшлийг бохимдолтой төр засгийн энэ оролцоо тогтолцоо нь хүндэдсэн хэтээдсэн ийм л нөхцөл байдалд амьдарч байгаа. Тийм учраас хууль шинжлэх шаардлага бол бүрэн гүйцсэн. Энэ бор хугацаа нь өнгөрсөн гэж байна. Барилгын хуулийг одоо шинжлэх нь зүйтэй. Энэ шинжлэх хугацаа бол 20 онд л шинжлэгдээ шинэ хуулинд ороод ингээд тэр алсын хараа хэтийн төлөвийн хөгжлийнхаа улсын бодлого зохицуулагдаж явах хэрэгтэй байсан. Тэгж чадахгүй байсаар байгаа өнөөдөр 26 он. Цаг хугацааны хувьд бол маш их алдсан. За 16 оны хууль бол барилгын тухай гэсэн нэртэй барилга объект, барилга байгууламжийн үйл ажиллагаанд чиглэсэн хууль. Өөрөөр хэлбэл нэг объект чиглэсэн хууль байна шүү дээ. За одооны шинжлэх хууль бол яг үгээр барилгын үйл ажиллагаанд оролцогч этгээдүүдийн харилцаа зохицуулалтын хууль байх ёстой. Энэ ч үүднээс одоо тэр шилжилтийн хуулийг зах зээлийн эдийн засгийн хөгжлийн нээсэн ийм бизнесийн эрхчлөөг одоо хангасан ийм бодлого үйл ажиллагаанд чиглүүлсэн реформын шинжтэй ийм хууль гарах ёстой одоо. 23 оноос инженерийн холбоо анхны ерөнхий хууль гэж боловсруулаад тэрний дараа нь хуульчдын баг 2-3 солигдоод ажлын хэсэгт бас 2-3 өөрчлөлтүүд ингээ 2-3 хууль гарсан. Тэднүүдийн төслийг бол үздсэн. Би одоо энэ барилгын салбарын барилга хотоогуулалтын салбарын бодлого үйл ажиллагааг судалдаг судлаач хүн. Тэгээ энэ чиглэлээр бол өмнөх барилгын хуулиудын дотоод мониторинг хийсэн. Дүнгийн яамд өгсөн. Барилгын салбарыг хөгжүүлэх 30 он хүртэл хөгжүүлэх, төрийн бодлого 45 он хөгжүүлэх хөгжлийн стратегийн төлөвлөлтийг гаргаж яамд өгсөн. Засгийн газрын тогтоолоор баталсан, сайдын тушаалаар баталсан одоо эдгээр байна бичгүүд хүчинтэй. Ганцхан одоо энэ эрдэмтэн судлаачдын боловсруулсан энэ хууль нь энэ бодлогонд нийцүүлсэн хууль эрх зүйн тогтолцоо бий болгох шаардлага бол энэ барилгын хуулийг шинжлэхтэй холбоотой гарч ирж байгаа. Өмнөх хууль бол 47% хэрэгжилдэг. Тэгэхээр одоо үндсэндээ харуу ханаа гэх юм бол 100 ширхэг юмны 47-нд хэрэглэгдсэн үлдсэн одоо 53 нь бол хэрэглэгдэхгүй гэсэн байна. 74 хийдэл давхардал байсан гэсэн үг. Засгийн газар дөрвөн бариад хөр дөрвөн баригдчихж байгаа энэ хууль энэ 47%-ийн хэрэглээг за 100-аа биш юм гэхэд нэг 70-аас 80-аас дээш үтэй. Тэр 74 хийдэл давхардлыг арилгахсуулж чадсан. Хуулийн гол зохицуулж байгаа харилцаасаа шагдарч байгаа хэллээ те. Техникийн бодлого, зөвшөөрлийн тогтолцоо, хяналт хариуцлага, за дээр нь энэ гэрээ хэрэгцээ тогтолцоог л хамарсан. Тийм бүтцтэй л хууль байх шүү дээ. Тэгээ одоо яг өнөөдрийн байдлаар сүүл засгийн газар дөрвөн барьсан хууль маань яг л төрийн захиргааны төв байгуулах асуудлаа шийддэг тий. За зөвшөөрлүүд давхар нэмэгдээд яваад байна. За энэ дээр бол зөвлөгөөчлөгийг тусгай зөвшөөрлөлтөй болгоцсон. Жийдэг юм уу? За магадлалыг тусгай зөвшөөрлөлтөй болгоцсон жийдэг тий. Тэгэхээр бидний зөвшөөрөл нэмээсээ илүү хариуцлагын тогтолцоог энэ зөвлөгөөчлөхөөр шилжүүлэх гэрээ эрх зүйн юмнуудыг шийдэж явах ёстой л гэж ойлгодог. За зүгээр 16 оны хуулийн хэрэгжилт өөрөө яагаад тийм уу гарсан гэхээр яг манай барилгын салбарт мэргэжлийн удирдах бол маш хангалттай зөөхөн байдаг шүү дээ. Төрийн захиргааны байгууллага, төрийн захиргааны төв байгууллага. Тэгэхээр эдгээр маань ер нь яг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг бол би хангалттай байсан л гэж бодож байгаа. Угаасаа тэр тайлан дээр ч тэгж гарсан.
одоо барилгын хөгжлийн төв гэдээ байгуулга шүү дээ. 16-наас 26 он болч манайч нэг хэдэн сайттай байв та. Тий. Хэдэн сайт хийчний төрөнд. Тэгээд тэр гол нь жил болгоно нэг одоо сайт. бид нар чинь одоо шагнаар гарч байгаа бидэд бас олон жил ярьж байгаа л дээ. Энэ нэг зөвлөгөөчлийн тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх гэж. 2019 оны засгийн газрын 70 дугаар тогтоолоор болсон барилгын салбар төрөөс баримтлах бодлого бол маш чанга байсан. Манай шагнаар гарч байгаа боловсруулаад батлуулаад байсан. Энэ дээр бол бидний зөвлөгөөчлийн тогтолцоог хэрэгжүүлэх, энэ фидикийн гэрээ эрх зүйн тогтолцоог оруулж ирэхтэй энэ төсөл арга хяналт хариуцлага нь тодорхой байх. Энэ бүх юмнууд ороод ирсэн. За засгийн газар цонхон бүтцтэй бүртгэлийн систем дээр явах ч гэдэг юм. Энэ асуудлууд ороод ирсэн. Энийг юусоо төрөөс баримтлах бодлогын биелэлтийг яаж засгийн газарт гаргаж өгдгийг ойлгохгүй байхгүй. Юусэн энэ чиглэлийн ажлууд юусоо хийгддэг. Тэгээд барилгын хөгжлийн төвийг маань одоо нөгөө бас салбарын одоо нэг байгууллага шүү дээ тий. Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Энэ байгууллага хитрхи их нөгөө тоорддог нөгөө аж ахуйн тооцоон дээр явдаг болохоор тий. Тэгээд тийшээгээ хамаг юмаа төвлөрүүлчихээр бид нар нөгөө салбарынхаа тэмдэл очиж бүх зөвшөөрлөө авдаг, асуудлаа тэмдэл шийдүүлдэг. Аюу төвхтэй байдлаар байсан л да одоо тэгээд сургалтаас ахвалаа. Тэнд хэрэгжиж байгаа юм нь бол маш хангалтгүй хэрэгжсэн байдаг. Одоо 16 оны хууль батлагдал 18 онд засгийн газрын 50 дугаар тогтоол гэдэг төрийн захиргааны байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлдэг барилгын хөгжлийн төв. За 18 онд хуучин хуулийн 34-ийн 1-р зүйлс залтан дээр байгаа 10 хэдэн чиг үүргийг чинь нэг нь одоо инженерүүдийн холбоо, барилгачдын нэгдсэн холбоо, одоо барилгын инженерүүдийн холбоо хэрэгжүүлж байгаа нэг төрийн чиг үүрэг баг шиг байна. Хоёр дахь нь одоо манай байгууллага түншлэлийн үргэнд хэрэгжүүлж байгаа хоёр чиг үүргээс бусдыг нь бол яасан. Одоо манай салбарч одоо мэрэгжлийн холбоо гэх юм уу төрийн бус байгууллагууд бол харьцангуй ихтэй. Энэ нэгэнт бий болсон энэ төрийн бус байгууллага мэрэгжлийн холбоод чинь энэ хууль шинжлэгдсэн ч бай, шинжлэгдээгүй ч бай, шинжлэгдлээ ч гэсэн ингээд үргэлжлээд явна шүү дээ. Одоо бүр мэрэгжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэж шинэ хууль гарцсан. Энэ одоо байгаа холбоодуудын үйл ажиллагаатай хэрэг хуйлдаж явахаар ийм зүйл баг шиг байна. Энэ дээр юу гэж бодож чинь та хоёр вэ? Тэгэхээр төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага мэрэгжлийн холбоо хувийн хвшилж хэрэгжүүлэх талаар төр засгийн бодлого хангалттай гарсан. Улсын их хурлын 64-р тогтоолоор төрийн бодлогын чиглэлгээ баталсан. Төр хувийн хвшлийн түншлэлийн бодлого. Засгийн газрын 350 дугаар тогтоолоор төвлөрлийг сааруулах үндсэн чиглэлгээ баталсан. Тэгээд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага хувийн хвшил шилжүүлэх аргачлсан заавраа баталсан гэсэн. Тэгээ энийг хэрэгжүүлэх хэрэгжилт нь одоо хангалттай байна гэсэн үг. Би саяны өөрийн чинь асуусантай холбогдуулаад одоо нэг 2-3 зүйл хэлмээр байна. Тэгэхээр барилгын үйл ажиллагааны тухай хууль гэж нэрлэгээ санал хэлээд байна шүү дээ. Барилга байгууллагын нэг байшингийн хууль биш. Барилгын салбарын бодлого үйл ажиллагааг хамарсан барилгын үйл ажиллагааны тухай хууль гэж нэрлэе. Монгол улсын хавтгай дээр барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхэл тэр үйл ажиллагааг зохицуулсан ийм өргөн цар хүрээтэй эрх зүйн суур шинж чанартай гэхдээ ерөнхий хууль биш суур харилцааг зохицуулсан хууль болгож энэ гарах ёстой л гэж ингэж хэлээд байна шүү дээ. Тийм учраас хуулийн зохицуулах хүрээ хязгаар нэг юм өргөн юм бол барилгын үйл ажиллагааг төлөвлөх, барих, өргөтгөж шинжлэх, үнэлт санхүүжүүлэх, хүлээн авч ашиглах,аагтлах, устгах гэсэн энэ үйл хөрөнгийн нөхөн үйлдвэрлэлийн чинь бүх шатыг хамарсан үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтын ийм хууль байх ёстой. Суур харилцааны хууль байх ёстой гэж нэгдүгээрт ингэж одоо хэлэх гээд байна. За хоёрдугаарт нь одоо 16 оны хуулинд барилгын төрийн захиргааны төв байгууллага яа. Тэрний дор барилгын төрийн захиргааны байгууллага буюу засгийн газрын агентлаг байна гэд хуульчилсан. Чиг үүргийн 15 чиг үүрэгтэй гэдэг тэр агентлагийн. Гэтэл тэр агентлагаа байгуулахгүй одоо хэдэн жил болж 10 жил. Тэр 15 чиг үүрэг хэрэгжээгүй. Одоо ганц тулгыг хэлээд байна шүү дээ. Төрийн бодлого чи хэрэгжихгүй байгаа үндсэн шалтгаан нь тэрийг хэрэгжүүлдэг агентлагаа байгуулах байхгүй. Тэгэхээр тэрийг одоо хууль усаар зүгээр нэг төрийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газраар энэ ажлыг хийлгээд байгаа. Тэгээ энэ үний сая одоо дээд шүүх буруу байна гэд тэр шилжүүлж өгсөн шийдвэрийн хүчингүй болгож байгаа жишээтэй. Тэгэхээр цаашдаа бол энэ төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага хувийн хвшил шилжүүлэх ажил маш их эрчимтэй явна. Энэ хууль бол тэрлүү чиглэсэн амьсгалтай байх ёстой. Үзэл санаа тийм байх ёстой. Тийм учраас тэр хувийн хвшлийн эрх чөлөө либералчлал төрийн үйл ажиллагааг зохицуулдаг тэр төрийн үйл ажиллагааг
либералчлах хэрэгтэй л гэж бидний хэлээд байгаа юм. Яг тодорхой юм ярихаар бол би дараа нь санал ярьж болно. Барилгын салбарт одоо энэ төрийн бодлого хэрэгжүүлэх юм дээр бол мэрэгжлийнхний оролцоог нэлээд нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй төр захиргааны аргаар бүх асуудлыг шийддэг. Тэ салбарыг тэнд очиж зөвшөөрлөө авах гэж хэцүүддэг. Энэ юм айгүй төвхтэй. Тэгээ эргээд хариуцлага хүлээдэг гэхээр бид нар сая нэг хуулийн судалгаагаар хуулийн хэрэгжилтийн судалгаагаар яг барилгын салбартай холбоотой энэ чанаргүй байлгаа боломжч гэдэг юм уу те төлөвлөлтийн зөрчилдөж гэдэг юм. Энэ юм дээр төр өөрөө зөвшөөрлөө өгчүүд огт хариуцлага хүлээдэггүй ийм л тогтолцоо байгаа даа шүү дээ. За зүгээр комиссээр ярих юм бол одоо бүх комиссийн дарга нь маань одоо шорон цууж ин тий. Маш муухай эн чинь эмгэн л байхгүй. Сая Монголын инженерүүд бол сая Туркид 2 удаа 24 онд 25 26 онд 3 удаа ч явлаа. Турк яг манайх шиг ийм тогтолцоотой байсан. Төр нь нөгөө ашиглалтанд авдаг зөвшөөрөл олгохдоо бүх тогтолцоо нь байсан. Тэгээд 23 оны нөгөө хүчтэй газар хөдлөлийн дараа нөгөө комиссд ажилласан бүх нөхдүүд чинь бас л яг хуулийн хариуцлага байсан. Одоо Турк сая 26 тогтолцооны шинжилгээ хийчихлээ. Энэ бол яг зөвлөгөө үйлчилгээнд дээр одоо нөгөө мэрэгжлийнхэн өөрсдөө эргээд эрсдэл хариуцлага хүлээдэг тий шийдвэрээ тэр ашиглалтын гэрчлэгээ гэдэг юм гаргаад улсдаа авчиж бүртгүүлдэг энэ л тогтолцоо байгаа байхгүй. Бид нар энэ тогтолцоог хүсэл одоо 10 жил яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм бол одоо бид нар шилжиж байна л да. Тэгээ одоогийн хуулийн дээр бол тийм байхгүй. Бүх юм яг Одоо хууль гэдэг маань шинжилсэн найруулгаад одоо сая засгийн газарт өгсөн хууль маань ерөөсөө аймаг нийслэлийн засаг дарга комисс ажиллуулна. Сая сүүлийн 10 жил ямар муухай юм болоо шагдарагч байгаа бүгдийг мэдэн шүү дээ. Орон нутагт аймгийн засаг дарга орлогч нь комисс ахлал явчихин тий. Тэгэхээр эн чинь мэрэгжлийн бус хүмүүс төр ашиглалтанд оруулах шийдвэрийг гаргаад байгаа байхгүй. Маш болохгүй асуудал шүү дээ. Тэгээд төр өөрөө тэрэн дээр хариуцлага хүлээнэ гэдэг. Одоо яам шинжилсэн найруулгын хуулийн төслийн онцлог давуу талыг бол хэд хэдэн зүйлээр тайлбарлаж шүү байлээ. Тэрний нэг нь бол энэ улсын комисс байхгүй болж байгаа. Төрийн бус байгууллагуудын эрх үүргийг бол одоо их нэмэгдүүлж байгаа. Гуравт нь одоо агентлагтай болон эрдэм хийлэгний байгууллагатай болон тэгэхээр манай байгууллага өстой шинжилгээ ухаанч, манай салбар шинжилгээ ухаанч одоо сайн болно л гэсэн ийм одоо тайлбарыг өгöd байгаа. Гэтэл одоо та арай л өөр зүйл шүү. Би тэр хуулийн сүүлийн одоо хамгийн сүүлийнх нь хууль гэдэг юм уу засгийн газарт ямар их өргөн барьсныг би мэдэхгүй байна. Хуулийн төслийг үзэгчүүд хуулийн төслөөр тэр шинэ хуулийн барилгын хууль гэж байна уу? Барилгын ерөнхий хууль гэдээ оруулсан уу би мэдэхгүй байна. Тэр одоо олзруулсан хуулийн төслийн 50-60% төрийн зохицуулалтын юм бичсэн байна. А гэтэл хувийн хвшилч нь бол эрхчлөө хүсээд байна шүү дээ. Яагаад эрхчлөө хүсээд байгаа юм гэхээр барилгын салбар 2018 оноос хойш 100% ховж шилжчихсэн. Яамыг өөрийн тооцохгүй бол барилгын салбарын бүх үйл ажиллагаа хувийн хвшлийн хувийн өмчн дээр явж байгаа. Тэгэхээр өмчийн харилцааныхаа үндсэн шин чанар зохицсон тийм үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хүсэж байгаа байхгүй юу? Би өөрийнхөө эзэмшиж байгаа газар дээр өөрөө байшин барья. Өөрөө бариад ашиглая. Тэндээ бизнес хийгээд эрхчлээ олох гэхээр яахтараа төр зөвшөөрөл. Яахтараа төр хувийн өмчөөр баригдсан барилгыг төр очиж төрийн нэг дарга толгойлсон 20-30 хүнтэй комисс очиж тэрний ашиглахыг зөвшөөрдөг. Тийм учраас одоо энэ миний одоо үзээд байгаа тэр судалгааны үндсэн дээр энэ дэлхийн нийтийн жишг тэр шүү дээ. Төслийн удирдлага менежментийн тогтолцоонд яралтай шилжих ёстой. Одоо энэ төрийн зохицуулалт давамгайлсан тогтолцооноос төслийн удирдлага менежментийн тогтолцоонд яаралтай шилжих ёстой гэд тэр хуулийн шинжилсэн бүлэг дотор чинь 2-3 одоо бүлэг нэмээд салбарын одоо төлөвлөлт санхүүжилтийн тогтолцоо нь ямар байх юм, төслийнх нь ямар байх юм гэдэг ингээд ялгаад биднүүд хийгээд өгсөн. Одоо тэрийг бол зүгээр ерөөс ойлгож байгаа хүн байхгүй шүү. Түрүү их өдөр аюул чухал юм ачлаа. Би тэндээс чинь нэмээд хэлж өгдөгөө. Чи яг нөгөө одоо байгаа хуулийн дээр бид нэр энэ хяналтаар хариуцлага тий зөвшөөрлийн тогтолцоог яаж байгаа юм. Их өдөр өөрөө бас хуулийн ажлын хэсгийн оролдоо суужсэн тий. Бид нар яг харсан шүү дээ. Одоо хуулийн ажлын хэсгийн групптэй ч бид нар бичээд байгаа. Яг л аймаг нийслэлийн засаг дарга комисстай ашиглалтанд оруулна тий. Онцгой хариуцлагатай бол яам ашиглалтанд оруулна гэд оруулаад өгсөн байна. Тэгэхээр бид нар үнэхээр яг сайд одоо телевизээр яриад байгаа шүү дээ. Бас хэвлэл мэдээлэл хэрэгслэр комисс гэж байхгүй болгож байгаа л гэсэн. Тэгэхээр
хуулийн ажил хэсгээр чивтер хуулио зэгж сууж байгаа л асуусан. Үнэхээр сайд яриад байгаа нь юм уу бодлоо юм уу тий? Яг энэ дээр ч болохоор цагаан дээр хараар комиссн төрөнд нь байна л гэд бичсэн байна шүү дээ. Тэгэхээр сайд буруу ярьчлаа л гэж байгаа байхгүй юу? Бацэр үгээс тий сайд буруу ярьчлаа. Бид нар сайдаа бас буруу ойлголт өгч байгаа. Одоо зүг болгоно л гэж. Тэгэхээр эн чинь сайхан юм ярьж байгаад ингээд оролцсон хууль аюу төвхтэй. Нэг хамгийн ноцтой юм барилгын хуулиар ингэж хамаагүй өөрсдийнхөө санаа бодлоор салбарын хилцүүлэг хийлгүүгээр үзэл баримтал танилцуулсан хэмжээнд салбарынх мэдгүй хад ингэж оруулна гэдэг бол хамгийн том эрсдэлтэй. Бид нар гашуун туршлага байгаа шүү дээ. 2016 оны хууль батлагдсны дараа барилгын ажил эхлэх өргөжлүүлж зөвшөөрөл ашиглалтанд оруулах дүрм, зөвлөх үйлчлэгийн дүрм гэдэг дүрмүүд батлагдсан шүү дээ. Шагдар ашиг санаж байгаа бох тий 16, 17 он. Энэ дүрмүүд шууд сэтгэлийн өрлөөл яг зүгээр дураараа бичээд хилцүүлсэн юм байхгүй, хуучин дээр мониторинг хийсэн юм байхгүй орсон. Жил болго өөрчлөгдсөн шүү дээ. Аюу төвхтэй шүү дээ. Нөгөө 68 чинь 171 гээл тэгээ сүүлд нь 343 ч үдөө тий. Зөвлөх үйлчлэгийн 4 лав 2 3 удаа өөрчлөлөө. Ашиглалтанд оруулах ажил эхлэх зөвшөөрөл бас л 2 3 удаа өөрчлөгдсөн. Тэгэхээр бид нар хуулийн дээр яг шагдар агч байгаа ус яриад байгаа. Энэ яг мэрэгжлийн их баригч гэдэг хүмүүсийг л тий салбарын нарийн тогтолцоо юм уу мэддэг хүмүүсийг яг их баригч хэлбэрээр суулгахгүй бол зүгээр хуулийн багтаа гэрээ байгуулад одоо нэг өмгөөллийн компани ч гэдэг юм уу эсвэл нэг хуулийн баг хийчихнэ гэдэг бол бас өндөрлөлтэй л байна. Шагдар орж байгаа бол ажлын хэсэг байхгүй байх шиг байна тий. Ажлын хасцсан. Хасцсан. Буруу юм нэлээд тэр хасцдаг байхгүй. Яам бол одоо нэг юм ярьж байгаа шүү дээ. Энэ хууль батлагдчихвал агентлагтай болчихно. Энэ хууль батлагдчихвал зураг цэцлийн магадлал гэдэг юм чинь бүх юм ингээд зөвлөх үйлчлэгээр явдаг болоо тэр зохиогч нар буюу зураг цэцэл зохиогч нарын эрх үүрэг нэмэгдээд тэднэр одоо бүх юмаа хариуцдаг хариуцлагын тогтолцоо руугаа шилжээд ингээд ирэхдээ одоо бүх юм сайн сайхан болно. Дээр нь нэмээд тусгай зөвшөөрөл гэж юм байхгүй одоо угсралт зураг төслийн юм дээр барилгын материалын үйлдвэрлэл гурав гэдэг тусгай зөвшөөрлөгдөж ерөөсөй байхгүй болоод та бүхэн ингээд эрхчлөлттэй болно гэдэг. Гэтэл хуулийн төслийн хуулийн хуулийнхаа одоо нэг ийм юм та хоёр маань нэгдүгээр яриад байна. Тэгэхээр энэ хуулийн одоо ажлын хэсэг дээр ажиллаж байгаа гишүүд та нарын санал тэр хуулийн төсөл дээр яагаад суухгүй? Хуулийг шинжлэх шаардлага мардлаггүй л одоо барилгын хөгжлийн төв дээр анх одоо 30 40 хүнтэй яамны аппарат сууж байгаад би нэг товч презентацийн хийгээд одоо хууль өөрчлөх шаардлага зохицуулах юм харилцаа зохицуулна гэдгээр презентацийн хийснээс хойш хуулийн төсөл чинь одоо тэр үед одоо инженерийн холбооны тэр баг боловсруулснаас хойш 3 өөрчлөгдөж байна. Ажлын хэсэг нь 2 3 өөрчлөгдөж байна. Сайд нь 2 солигдчиход байна. Тэгээ энэ мэрэгжлийн удирдлагатай холбоотой. Би зүгээр ингээд товчхон одоо хэлэхэд өнөөдрийн энэ ярилцлаган дээр энэ улаан шугам гэдэг одоо байнгын сууг нээж байгаа бол барилгын үйл ажиллагаа нэхэр бол бодлогын шинж чанартай юмар яг тодорхой сэдвээр ярихаар бол нийлээ нарийн юмнууд ярмаар байна. Хэрвээ барилгын тухай хууль гэвэл барилга байшин байгууламжийн тухай ярина. Барилгын үйл ажиллагааны тухай хууль гэвэл тэр үйл ажиллагаанд оролцогчдын хоорондоо харилцаа зохицуулалтын асуудал яригдах гэдэг байна. Тэгэхээр барилгын үйл ажиллагааны хууль гэж нэрлэе гэж ингэж хэлж байгаа юм. За энэ дотор бүлэглэж системчилж загварчилж авч үзэх хэрэгтэй байхгүй юу? За нэгдүгээр за барилгын үйл ажиллагааны төрийн бодлогын үйл ажиллагаа гэдэг нэг үйл ажиллагаа байх нэ төртэй холбоотой. Хоёрдугаарт нь техникийн бодлого үйл ажиллагаа гэж техникийн норм дүрмээр зохицуулдаг нэг техникийн бодлого үйл ажиллагаа гэж нэг үйл ажиллагаа байх нэ. Дараа нь тэрнийг хэрэгжүүлдэг төслийн удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаа гэж юм байх нэ. 3 дахь үйл ажиллагаа. 4 дахь нь барилгын салбар юундаар тогтдгийн бөхтөр төлөвлөлт үн үрдэлт санхүүжилтийн үйл ажиллагаа гэж байна. За 5 дугаар үйл ажиллагаанд юу ах вэ? Тэр зөвшөөрөл хяналтын тэр саний яриад байгаа огтойгны үйл ажиллагаа. Ийм 5 ямаар нь ангилж үзэж загварчлаад энэ дотор нь хэдэн бүлэг зүйл заалттай байх юм. Энүүний системчлээд ингээд өгсөн юм аа. Яамны одоо сайдын зөвлөлт өгсөн ажлын хэсэгт нь байж байгаа хэсэгцэн учраас тэр хуралд нь уул нь одоо энийг танилцуулаад өгнө гэсэн. Тэгээ одоо тэр сайдын зөвлөлт нь өгсөн барилгын материалын үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарагт нь өгсөн. Энэ үйл ажиллагааны төсөл гээд энэ нэгдүгээр хуулийн зорилт гэдэгт нь юу аах вэ гэдгийг хүртэл ингээд бичээ бэлтгэсэн байна. Тэгэхээр энэ юмнуудыг чинь анхаарч үзэхгүй байхгүй. Ажлын хэсгийнхаа хуралд ядч биднүүдийн тавьсан саналыг хүртэл тэн дээр хэлэлцээ за энийг тусахгүй яах вэ гэдгийг хийхгүй байгаа байхгүй юу. Зөвлөх баг гэдэг нь хуулийн төсөл дээр сууж байгаа зөвлөх баг ба шүү дээ. Энийг
хайрцагж чиглүүлж явах хэрэгтэй шүү дээ. За тусгай зөвшөөрлийн асуудал гээл ингээд ажлын хэсгийнхаа хурлаар яриад за тусгай зөвшөөрөл байх уугүй юу гэдгээ шийдээд за байна гэд хуулийн төсөлтөд оруулаа тэгэж боловсруулаа гэж даалгавар өгөх хэрэгтэй байхгүй юу. За тусгай зөвшөөрөл байх юм бол байгууллагад нь өгөх юм уу, хүнд нь өгөх юм уу, барилга байгууламжид нь өгөх юм уу? Энэ болгондоор нь ингээд одоо зөвшөөрөл. За барилгын төрийн захиргааны тэр агентлаг байх юм уу? Байна. Байхгүй юу? Санал хураагаад за агентлаг байна гэж хий. За байхгүй гэвэл яах юм? Төрийн бас байгууллага шилжүүлэх юм уу? Эсвэл төр хувийн хвшлийн түншлэлээр гүйцэтгэх юм уу? Эсвэл төрийн чиг үүргээ гүйцэтгэдэг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлэх юм уу? Энүүгээр нь ажлын хэсэг ингээд чиглүүлж өгөөгүй учраас энэ хуулийн хамгийн сүүлийн хувилбар бол вантан болчиход би уур хүрээ тэн дээр тэр хурал дээр хэлдэг тэр жишээлбэл энэ хуулийн дотор нь аваачаад техникийн шаардлагуудыг нэг бүлэг болгоод бичсэн. Материал бүтээгдэхүүн тавих шаардлагын нэг бүлэг болгоод бичсэн. Нөгөө нь хуучин барилгад чиглэсэн тэр үзэл баримтлаараа энэ хуулийн чинь төслийг хийгээд холин бантан хийсэн юм а би өргөн барьчихжил гэж бодоод байгаа юм. Барилгын материалд тавигдах шаардлага хөөцлөгдөх ёстой юм уу? Стандарт биш үү? Стандарт харин техникийн дүрмээр зохицуулах юм хуулинд оруулж ирчихэд ингэж одоо салбарын ажил амьдралаар гурилдаж болохгүй л гэж би хэлээд байгаа. Одоо яам томго маань сайд дарга нартай уулзж энийг одоо ярих олдсонгүй ажлын хэсгийн хуралдаач оруулахгүй юм. Хэсгийн газартаар хэлэлцээд уулын том асуудлууд энэ болохгүй л гэсэн байна. Тэгээ тэрнийхэн дагуу дахиад одоо яам дээр мэдлэг чадвартай салбарын ажил амьдрал мэддэг улсууд суулгах юм уу? Эсвэл их хуралдаар ажлын хэсэг байгуулагдах нь тэр төвшин засахгүй бол ийм хоёрын хооронд хууль гаргаснаас гаргаагүй хийжсэн нь баг дээрээ л гэж би жоохон хатуухан хэлчмаар байна. Бид нөгөө сайжруулах шинэ гэж байгаа тус мөнгөлүүлчих болов гэж санаа зовоод байгаа шүү дээ. Одоо ийм асуудал үүснэ шүү дээ. Ажлын хэсэг дээр ч одоо гандлага дарга инкубатор та хоёр хоёлоо байсан. Тэгэд юугаа хийж исэн? Яасан? Тэгээ та хоёр ч н одоо тэрэн дээр нь байжсэн бол энэ юм хэлж ихгүй яаж исэн. Юу болсон юм гэж одоо манай салбарынхаа манай гişүүд хэлнэ шүү дээ. Ер нь яг юу болсон бэ хөөе. Энэ энэ саналуудыг нэлээ ярьсан. Тэгээд одоо яам маань хүлээж авахгүй л байна. Тэгээ мэрэгжлийн таанууд өгөө мэрэгжлийн биш ажлын хэсгийн гişүүд хүлээж авахгүй та тэмцэл муу гэж байгаа байхгүй. Хэлээд болохгүй болохоор нь зураад өглөө гэдэг шиг бичиг цаасанд хийж өгвөл ингээд цаасаар нөхдөр авч тавчаад ажил болохгүй байгаа. Би бол одоо та хоёрт л юм хэлэхээс одоо яг төрийн зохицуулалт нь ингээд давмгаалт зүйлийн нэг хэцүү юм. За зүгээр би нэг жишээ ярьчих. Норм нотын сан гэдэг одоо шагдрагч байгаа бол бас сайн. Норм нотын шагдрагч сүүлийн 10 жилийн сангийн зарцуулалтыг нийтэд ил болгож чинь барилгын компаниуд болж байгаа шүү дээ. Тийм үү? Аж ахуйн нэгж байна. Энэгээр бид нарт норм нотын стандартуудыг шинжилж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр сая бол ингээд норм нотын сангийн хөрөнгийн зарцуулалт бол буруу зарцуулагдсан байна л гэж асуудал яриад байгаа шүү дээ. Ер нь бол сая аудитын дүгнэлт би сая нурцаа яаж чад аудитын дүгнэлтийг харлаа л да. Үсний аудит гэсэн. Тэгэхэд бол тэн дээр бол аялал жуулчлалын компаниас сургалт зохион байгуулдаг тий. За дээр нь мах зардаг компаниар BIM барилгын тий BIM-ийн сургалтыг жил болгон 59 сая зохион байгуулсан ч гэдэг. Салбарын хүмүүс биш одоо мах зардагч гэдэг юм уу аялал жуулчлалын компаниуд тийм сургалт явуулна гэж байхгүй байхгүй. Эдгээр ингээд нормын сангийн мөнгийг зориултын бусаар зарцуулсан байна гэдэг одоо аюулгалтай тэмцэх газар үндэсний аудитаас бүгд дүнэлт нь гарч чадах сангийн удирдах зүйл хяналтын зүйл нь бүх юм яам дээрээ байдаг болохоор энэ дээр одоо тэмд орсон төрөөс байгуулга хоёр төлөвлөлт бол 1000 өвглээд хилээд эн чин нормын сангийн чинь биелэлт 10% тахад нөгөө зарцуулдаг гадаад руу зугаалдаг за дээр нь норм сурчилдаг зардал нь хэрэгсээ итэрсэн байна. Энд ч одоо зөв үү буруу юу гэдээ асуухаар тэнд асуултанд хариулчих хэмжээний яг тэр яам дотор бол мэрэгжлийн хүн бол бас байхгүй байгаа байхгүй. Айгүй төвхтэй. Тэгэхээр бид нар энэ салбарынхны нөгөө мэрэгжлийн төрөмс байгууллагч өөрсдөө бид нар одоо гурлал ерөн төрөмс байгуулалт төлөөлөө сууж байгаа. Салбарынхны эрх шигийг хамгаалах хэрэгтэй тий. Энэ хүмүүс чиглэсэн үйл ажиллагаа өнөөдөр төр дээр очиж яаж ийн гэдгийг хамгийн сайн мэдэж энэ салбарт амжуулж хэрэгтэй болохоор одоо энэ подкастэнд бол баярлалаа та. Юу ямар ч үсэн бид нар ярьж л ярихгүй болохгүй юм байна. Хоёулаа хуулийн ажлын хэсгээр 1000 тэнд цууратад ямны залнаас давж гарахгүй байгаа байхгүй тийм үү? Цууратч байгаа гэдгийг ярьж хэлээ да тэ хоёулаа. Тэгэхээр цууратч амаа хамгичаад байгаа. Мянган барилгын компаниуд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, за хөрөнгө оруулж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол бид нар хамтдаа асуудлаа яриад асуудал тавьж л байх хэрэгтэй юм байна. Ерөөсө дугаа сууж болохгүй. Бид нар өнөөдөр хуулиараа тоглох юм бол тэгээд өстой
амаа барихын талтай байна. Ер нь Амаа барих бол хамгийн наазах юм. Ер нь бол зүгээр сая гантлуу даргын хэлж байгаа. Гантлуу ерөнхийлөгч хэлдэг шага даргаатаа сонсож байна. Энэ хуулийн төсөл дээр би шүмжилт зүгээр л хандсан нэг жишээ энэ нормын сангийн асуудал байна. Яам бол юу гэж тайлбарлаж байгаа гэхэлээ хуулийн төсөл дээр харах дээр 23 24 билүүдэд 30 дугаар зүйл гэдэг ингээд би одоо дугаар зүйлүүдийн дугаарыг андуурчиж магадгүй. Нормын санг мэрэгжлийн төрийн бас байгууллагууд төрднө зохион байгуулна гэдэг үг байгаа. Нэг залт байгаа. За энэ дүүр нормын сан гэж ерөөсөө төрийн бас байгууллага аваа явдаг болох юм байна гэж ингээд тэр залтыг унших юм тэгж ойлгохдохоор. Тэнгүүд яамны болон агентлагийн нөө төрийн захиргааны төв байгууллагын болон төрийн захиргааны байгууллагын их үүрэг дээр нь ороод ирэх төр зэрэг яам нормын сангийн үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулна хяналт 50-80 гэдэг ийм үгнүүд нь ороод ирчих. Төрийн бас байгууллагын их үүрэг гэсэн бүлэг зөвлөлтөнд ороод ирэхдээ тэр нөгөө төрийн бас байгууллагын их үүрэг дотор тэр нормын сантай холбоотой ямар ч их үүрэг гэсэн байхгүй. Хуулийн дотор тэгж бичсэн юм маш их байна. Тий, тэгэхээр би асууж байгаа. Нэг жижигхэн ярих ашигтанд авчуулчаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо аль заалтыг барьж явах юм? Тэр хамгийн ихэнд байгаа нормын сан мэрэгжлийн төрийн бас байгууллага өдөртөн зохион байгуулна гэдэг үгээр явах юм уу? Тэр 23 24 дээр байгаа агентлагийн эрх үүрэг дээр байгаа яамны эрх үүрэг дээр байгаа өдөртөн зохион байгуулна гэдгээр авч явах юм аль нь авч явах юм ингээд тодорхойгүй байна гэж байна. Одоо олон нийтэд сусан таниулах дээрээ бол нормын санг одоо бид нар хуучин 0.18% авдаг гэсэн 0.1 болгож одоо бууруулсан. Энэ бол маш том шинжилэл гэж одоо тайлбарлаад байгаа юм да. Энэ бол жишээлбэл нормын сан чинь шүү дээ. Төрийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгө биш. Барилгын салбарт хөдөлмөрөө үнэлж байгаа компани байгууллага хүмүүсээс хуулинд оруулах замаар татан төвлөрүүлж таануудын чинь мөрддөг тэр барилгын ажлаа явуулахад нь мөрддөг норм дүрмийн чинь боловсронгуйлгал сайхан болгоно гэсэн сан байхгүй юу? тийм ээ. Энийг хэн ч мэдэхгүй. Гэтэл тэр үнийг яам өөрөө даргалаад сангийнх нь бүрэлдэхүүний 60-70% төрийн байгууллагын яамны сайд дарга нар хөгжлийн төвөөрхөн орцоход хувийн хвшлийнх нь нөгөө цуглуулсан мөнгөө мэддэггүй тэрүүгээр нь зугаалж ингээд одоо сая жишээ ярьж байна. Ийм юм хийгээд байгаа байдал бол одоо манай салбарын төрийн бус байгууллагууд арчааг баталж байгаагийн шинж. Одоо шаардлагатай бол тэрийг өгөхгүй байж болно. Инкодер захирал мэдээ шийдвэр асуусан шүү. Жил болгон шин сайд болгонтой манай салбарын төрийн бус байгууллагууд тойроод уулздаг штэ. Нэг төрийн бус байгууллагуудаа сонсъё, уулзъя. За уулздаг. Тэрэн дээр салбарын хамгийн түрүүнд нормын шинжилгээг яарвчлуулаач. Өнөөдөр 22 тэрбум төгрөг тэр санд байгаа байхгүй зарцуулж чадахгүй. Хэдхэн тойргийн хүрээлэл дотор тэр сангийн мөнгө зарцуулагдаж байгаа шүү дээ. Бид нар одоо нэг нүгөө ярих. Энэ мөнгөө нормын боловсруулахад зарцуулж чадахгүй болохоор одоо 0.10% гэдэг юм уу те. Тийм байдлаар бид нар асуудал хандаж болохгүй байх л та. Ер нь уг нь бол энэ мөнгийг хамгийн зөв зарцуулах систем нь өөрөө төрийн бус байгууллагууд мэрэгжлийн холбоотын хяналттай, зохицуулалттай бүгдээ хамтраад хийдэг энэ тогтолцоо үг нь хэрэгтэй л байна. Энэ нөгөө миний улсын үнэ техникийн бодлого үйл ажиллагаа гэдэг дотор нормативын сангийн асуудлуудыг би нэг үрчлэн бичсэн. Тэгээд тоохгүй бол би юм хийж өгчин тархиа гашлагаа. Шага дарга бол одоо ингэж шүү дээ. Бичээд уншихгүй тэр зураад өглөө гэдэг шиг ингээд өгсөн гэдэг чинь. Тэгэхээр тэгээ ажлын хэсэгт байхгүй гэдэг чинь. Гандлуу дарга та хоёр ажлын хэсэгт ер нь та бол одоо бүр анхных нь хуулийн төслийг бүр боловсруулсан хүний нэг шүү дээ. Боловсруулсан баг тийм. Тэгэхэд гандлуу дарга та хоёр энэ ажлын хэсэг дээр хуулийн тэр боловсруулсан хуулиа хамгаалах талаас гэдэг юм. Эсвэл энэ шинжилсэн найруулгын хуультай холбоотой хит ичтийн санал гаргаад тэр чинь ер нь яаж тусав? Ямар байгууллагууд юу хариуцах гэдэг схемээ зурж харж ийж тий. Энэ тогтолцоогоо нэг зөв харж ийж схемчилж авахгүй бол зүгээр ингээд цаасан дээр энэ тэнд тэрний нэг хин гэсэн юм хараад явал айгүй олон удаа чинь 2 хоногийн өмнө маргааш хуулийн ажлын хэсэгтэйгээ урд оройн тавьдаг тий. Тэгээ тэрийг нь уншиж амжихгүй хатал хуулийн ажлын хэсгийн хурал дээр тим цаахан болсон юм цаахан яг цаасан дээр буусныг харахаар шал өөр. Тэр цаахан болсон гэдгийг хин хэлээд байдгийг. Тэр хуульч хэлээд байдгийг юм уу? Яамнасаа танилцуулж. Яамны мэрэгжлийн биш үү? Бид нар мэрэгжлийн улсууд байна. Чи ажил амьдрал мэдэхгүй байна. Чи юу яриад байгаа юм бэ гэж тэмцэлээ хэрэгтэй. Нилээ ширүүхэн хаяа хэлж чинь хаяа ч нөгөө хуулийн ажил хөөгдөх шахуул юм болох юм. Энэ хуулийн үр шимийг хэн утгав? Тэр сайхан гэж байгаа улсууд бүртгдэггүй биднүү зовдөг байхгүй. Үр шим биш үр дагавар болох гэдэг. Тэгээ яг сүүлд би бас инкодер захирал баярлаад байна. Тэр хуулийн ажлын хэсэг дээр яг хэлсэн л дээ. Өнөөдөр хуулийн ажлын хэсэг гэж нэг амьгүй ажлын хэсэг байна. Протокол байхгүй.
шийдвэрлсэн асуудал байхгүй. Тэгэл нэг хоёр хүн тий юу хэлдэг чинь тэгэл урсгалаараа зүгээр энэ бол зүгээр уулзалт гэл ажиж байгаа шүү дээ. Тэгэхээр хуулийн ажлын хэсгээр өнөөдөр ямар шийдвэр гаргасан юм? Ямар чиглэлээр ямар шийдвэрүүд гаргасан гэдэг юм протокол өнөөдөр байхгүй байхгүй. Тэгэхээр айгүй төвхтэй бид нар тэнд ажлын хэсэгт ажиллаж байгааг ч хэлэхэд айгүй хэцүү шүү дээ. Тийм үстэй. За холбоодууд саналаа өгчих, албан бичгээр өгчих гэдгийг тэгтээ дэмжих хүчиг өгөр гэдэг байна. Юу гэж наадах гэж би эсэргүүцэж байна. Юу гэж дэмжих хүчиг өгдөө та нар ч одоо тэгэхээр яг сая нөгөө засгийн газрын оролдоонд ороход нэг 2-3 төрөөс байгуулаас дэмжих хүчиг аваад оруулсан юм шүү. Тэгээ би тэнд бас харамсалтай. Барилгын салбарын төрөөс байгууллагууд өөрсдөө салбарын эрх ашигыг хамгаалж байгаа салбарын байгууллагууд эрх ашигыг хамгаалж тэн дээр асуудал зөндөө байгаад хахад энэ сайхан туул болцсон байна шүү дээ. Ийм гоё болчиход байгаа чи яагаад дандаа эсэргүүцэж идэх чи эзэн юм болцсон гэдэг нөгөө хувийн субъектив хандлагаар асуудал ханддаг. Юу бол тэн дээр бас аюу харамсдаг шүү дээ. Яг тийм хүмүүсийг хуулийн ажлын хэсэгт ямар хөрөөл бүрдүүлж оруулж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо тэтгэл дөрөв яамд ирэх энэ ажлын хэсэг бол засгийн газар дүргэн барьсан юм чи одоо энэ одоо ажиллаа хийцэн гэдэл тархал байх л та тий. Тэгэхээр бид нар цаашаа их хурл дээрх ажлын хэсэг дээр л асуудлаа ярьж иж байхгүй бол энэ хууль бол би одоо энэ подкаст дээр бүр онцгой л хэл. Маш эвгүй хууль болсон шүү. Маш эвгүй. 16 оны хуулийг бүр 10 дахинд ордуулсан хууль болсон. Маш эвгүй шүү. Барилгын хөгжлийн төлөөлөл хүртэл яам одоо энийг хийж яах гэдэг мэргэжлийн зөвлөлийг яам ажиллуулах юм билээ шүү. Хоорондоо яам агентлаг хоёр хоорондоо чивүүргээ булаацалтаад эхэлж идэг тэр хурал дээр. Энэ хууль өөрөө агентлаг дээрээ ч ойлголцоогүй юм байна. Яам дээр юу салбарт байна. Бид нар одоо гацлахаас өөр хийж чадах юм байхгүй боллоо шүү дээ. Яг нь ер нь бол ажлын хэсгийн хурал дээр энэ асуудлыг би ч хэлсэн гандлуудаараа ер нь нэлээд усууд ярьж байгаа. Тэгэхээр ямар хүн хэлж байгаа вэ гэхлээр юм дусаагүй болно. Тэгж аргалсаар сар гарнаас олбоо гэхээс энэ нахал гэж хэлээд байгаа. Ажлын хэсгийн ахлагч нь одоо хэн байна? Одоо нэг хүний нэр яриад байгаа шиг. Гэхдээ ер нь бол яам шүү дээ. Яамны л албан тушаал. Одоо ер нь яадын шагаад та бол одоо хууль батлуулаад үзсэн туршлагатай хүн одоо ийм хууль боловсруулагдаад их хурлд өргөн баригдчихлаа. Одоо ер нь яах? 23 оноос хойш оролцоод тусалчсан дэмжчихсэн барилгын 100 жил болох гэж байна. Ямын зөв хөгжлийнхэн нэрээдүг нээсэн энэ харилцаагийн зөв зохицуулсан хууль гаргачаа гэдээ би чадлаараа судалгаа хийгээ боловсруулаад зарим засгийн газраар батлуулаад зарим сайдын тушаалаар батлуулаад явж байгаа гэж хэллээ шүү дээ. Одоо энэс цааш бол миний харилцаа бол одоо байхгүй юм байна. Ажлын хэсэгт байсныгаа өмнө энэ юмнуудыг хэлээд явахтар хасч идэг юм байна. Таануудыг бүгд сонсдог юм байна. Энэ тохиолдолд бид юу хийж чадах юм бэ? Хоёр юм бодогдож байна. Нэгдүгээр засгийн газраар сая ороод тэр засгийн газрын уралдааны протоколыг аваад үзвэл бас их ноцтой юмнууд бичсэн байна шүү дээ. Таануудаа агентлаг байгуулах чинь зөвшөөрөхгүй одоо хувийн хвшлэн биш. Тэр бодлоготой зорж байгаа юм чинь тэгэлгүй яах вэ? Тэгээ тэр эднүүдийг өөрчлөхөр бол наад хувь чинь бүхэлдээ өөрчлөгдөнө. Яам одоо тэр арга барилаараа яваад цааш нь их хурлд өргөн барьдаг юм бол их хурл энэ дээр хүссэн хүсээгүй ажлын хэсэг байгуул. Би их хурлын одоо барилгын чиглэл хариуцсан одоо юм дээр бид нар бас нэг уулзсан шүү дээ. Уулзаад энэ юмнуудаа бүгдийн цаасан дээр бичээд хамгийн болоод үг хэллэгийн донд оруулаад системчлээ загварчлаа өгсөн байна. Тэр ажлын хэсэгтээ бид нэг ажиллах болцоо гартмаггүй гарахгүй болов тэгэл барилга байшингийн тухай хууль болоод гарна. Тэр нь эргээл бидэндээ дарамт болсон ийм л хүнд байдалд орохоор юм өргөн баригдчихад байна шүү дээ. Одоо биднүүдээ самаарахгүй байна. Тэгээ хууль тогтоомжийн тухай хууль гэж бий. Тэрүүгээр чинь бүр эрх ашиг нь хөндөгдөх хувь хүн байгуул бүтээл хамтлаг төрийн бос байгууллага хувийн хвшлэр тэдэн удаа хэлэлцэн нийтийн хэвлэл тэд 50 санал шүүмжлэгийг тусгасан тайлан гаргана чиг үүргийн үнэлгээ хийн тэрний дараа хуулийг өргөн барина ажлын хэсэг байгуулна үзэл баримтлалыг батлуулна ингээд бүр юм технологи дараалалтай Монгол улсын хууль өчөөд байгаа тэрийг мөрдөхгүй ингээд явж байгаа бол бидэнд одоо юугаа хэлэх энэ дэлмээр хэлчихэд хуулийн төслийг сүүл боловсруулах тендер зарласан шүү дээ. Манай инженерүүд бол оролцсон энэ дээр. Тэгээ шалгарсан. Яамнаас бол дуудаад танах юу яа нэрээ татаа шалгарсан мэдээлэл аваа 5 хоног ерөөсөө огт битээ хариу өгөө. Тэр өөр хүмүүстэй гэрээ байгуулж байгаа гэдэг. Тэр бол яг Батцуур сайдын үйдэлтэй. Гэхдээ ер нь бол бид нар салбарынхны оролцоо өөрсдөө байхгүй бол дугаа ерөөсөө сууж болохгүй юм шиг байна. Заавал ярьж хэлчихэж. Тэгээ одоо дараагийн шатнд гэж яриад шүү дээ. Одоо яах вэ гэсэн. Тий. Их хурлын гишүүдэд хандна. Энд чинь мэдээж өргөн баригдана. Хэлц хэсгээ шийдэн тий. Тэгэхээр бид нэр хэлц хэсэг дээр энэ зарчмын юмнуудын одоо хуулийн төсөлд танилцуулга чинь
тис хоёр хүндэл өөр юм болчиход байгаа байхгүй. Энийг нь барьж байгаа л одоо их хурлын гишүүдэд ханддаг юм. Парламентын эмэн дээр яг нөгөө өргөн баригдад тавигдахаар асуудлаа шийддэг юм. Ямар ч үс их хурл дээр л одоо асуудлаа шийдэх бол яам бол хүлээж авахгүй тодорхой боллоо шүү дээ. Одоо ямар үүдэн дээр суулт зарлалтай юм шиг аяг төвхтэй шүү дээ. Чин соёлт нийгмийн харилцаагаар бас нэг тий харьцах хэрэгтэй байгаад иддэг. Хуулийн их баригч гэж байх хэрэгтэй гэдэг их баригч гэдэг зүйл нь байхгүй байх шүү. Одоо тэр их хурл дээр засгийн газар дээр энэ чинь барьж яваа засварын хийгээ янзлаад эргэж бидэнтэйгээ холбоо бариад ингээд яваад хамгаалаад энийг бариад гардаг хүнийг их баригч гин шүү дээ. Боловсролтой үг үсгнээс нь хавуулаад явдаг хүнийг их баригч гин шүү дээ. Тийм учраас салбарынхаа бодлого үйл ажиллагаа зохицуулах хуулийнхаа харилцааг мэддэг амьдралаа мэддэг хүн их баригч болох ёстой болохоос ш. Хуулийн нэг багаар 2-3 боловсруулаад мэддэг хүн. Тийм ийм хүн байж болохгүй. Тэр та нар ажлын хэсэг дээр чи 2-3 удаа хэлсэн. Их баригч нь юм бэ гэж анханаас нь ярьсан. Мэдэхгүй л байна лээ. Хууль гэдэг юм бол уг нь реклам байдаг баг. Хэрэглээл байдаг баг. Тэгтэл одоо хуулиа рекламцж байгаа реклам гэх юм уу танилцуулга бодит боловсруулагдсан хууль тэр хүлээлт салбарынхны хандж байгаа хандлага тэнгэр газар шиг өдөр шиншиг байгаа гэдгийг л харуулж ах шиг байна. За ямар ч өнөөдөр хүрэлцэн хэлсэн байдалд баярлалаа. Тэгээ энэ дээр бас нэгдүгээрт манай яам салбарын удирдлагууд анхааралтай нэг аваасаа. Хоёрдугаар хууль тогтоогч эрхэм гишүүд шийдвэр гаргагч нар бас нэг анхааралтай аваасаа. Гуравдугаарт хамгийн гол нь манай салбарынхан тэр дундаа манай аж ахуйн нэгж байгууллагууд, мэргэжлийн холбоодууд маань энэ асуудал дээр нэгдсэн нэг санаа бодолтой, зорилготой, нэгдсэн нэг байр суурьтай байж салбарынхаа энэ хөгжлийг тодорхойлсон хуулийг зөв, оновчтой хууль болгохын төлөө бас бид нар тийх ажил байна л гэж харж байна. За тэг ямар ч өндөр хөгжлөсөн явдал баярлалаа. Тэгээд цаашдаа салбарын маш олон асуудлаар удаадараа ярилцахаа гэж бодож баярлалаа. Монголын барилгын салбарын хөгжлийг ярилцгаая. Салбарын хөгжлийг зөв зөвхт манлайлъя. Улаан шугам татаж барилгын ажлаа эхлэхээс улаан туузаа хайчиж барилгаа хөдөлгөж өгөх асуудлуудыг ярьж шийдэл бүрийг хайцгаая. Энэхүү подкастаа бид улаан шугам гэж нэрлэлээ.